Олонлог гэж юу вэ? Зарим нэг ижил шин чанартай зүйлсийн цуглуулгыг олонлог гэдэг гэж математикийн шинжилгээ ухаан тодорхойлдог. Энэ үг математикийн чухал нэгэн тодорхойлолт төдийгүй энэ шинжилгээ ухаантай холбоотой бүхнийг илэрхийлдэг байж болох юм. Олонлог сургууль математикийн сургалтыг төв цэгээ болгосон дунд сургууль. Өнөөдрийн бидний үзэх түүх бол олонлог сургуулийн эхлэл цэг ба хязгааргүй үргэлжлэх шулуун шугам. Дугуй гурвалжин, дугуй дөрвөлжин, гурвалжин, дугуй бас нэг гурвалжин. Энэ юу вэ? Мэдээж энэ бол математикийн үндсэн дүрснүүд. За тэгвэл бүгдийг нь нийлүүлээд ингээд нэг харъя. Энэ бол олонлог гэсэн үг. Математикийн үндсэн дүрсүүдээр илэрхийлсэн үг. Олонлог гэж үг чинь өөрөө энэ гурвалжин дөрвөлжинээр ийм гоё бичигддэг байхгүй. Би чинь гадуур дотор ажилдаа явж ирсэн чинь нэг өвгөн манай сургуулийн хаягийг унших гэж зогсож байгаа байхгүй. Нуруугаа үрцэн өдөөний л уртай өвгөн харж яснаа олонлог гэж уншснаа яваад гисэн байхгүй. Би тэгэхээр араас нь өө ямар гоё гэж бодоо. Тэг чинь олонлог кириллээр бичиг ингийн ийм логотой бичигтэй байсан юм шүү дээ баяраа тий. Тэгэхээр ийм байхгүй. Тэгээ энэний бол дизайныг багшийн дээд сургууль багшаар ажиллаж байсан Төмөр Хоёг гэж багш хийж өгсөн байхгүй юу. Өнөөдөр ямар нэгэн амжилт бүтээлийг гинт хэн нэгэн иж хэдийн юм шиг гарч ирээд хөөп гэд бий болгочихсон гэдэг бол үлгэртэл гардаг. Орчлон ертөнцийн өрнөж байгаа юм бүхэн бие биенээс харилцан хамааралтай, хоорондоо уялдсан үйл явдлаас эхэлтэй байдаг. Түүнтэй адил олонлог сургуулийн эхлэлцэг тус сургуулийг үүсгэн байгуулагчийн дунд сургуульд сурч байх үед нь тавигдсан гэж хэлж болно. Яагад гэвэл түүний сонголт математик байлаа. Тэр хүн бол Бадарчин Баясгалан. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай олонлог сургуулийг үүсгэн байгуулагч. Нийслэлийн 48 дугаар сургууль тооны багш Алтай Баттөрж, нийслэлийн 1-р сургуулийн математикийн сонгоны багш Шаруу Цагаан, математикийн мэрэгжлийн курс Монголын математикийн томчууд болох Дашторж, Энхболд, Гончидорж, хуучнаар зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улсын Уралын их сургууль Свердловскийн математикийн шинжилгээ ухааны тэргүүлэх зэргийн эрдэмтэн багш нар. Тэд бол түүнийг математикийн шинжилгээ ухаан руу өгсөх шат бүхэнд хөтөлсөн багш нар. Энэ сайн багш нараар заалгаж ирсний буйнд олон улсын олимпиадад 82 онд оролцоод хүрэл медаль авч ирсэн. За хүрэл медаль авчаад ирж яхад энд намайг Унгараас олимпиадаас ирэхэд миний хуваарууд алга болцсон байсан. Москвагийн их сургууль явуулна гэж хэлсэн хуваар нь алга. Киевийн их сургууль явуулна гэж хэлсэн хуваар нь алга. Тэгээ Свердловскт очсон. Олон улсын олимпиадын медальтай хүүхдүүдийн хөвчл Москвагийн их сургууль, Киевийн их сургууль энд явдаг байжлаа. Ленинградын их сургууль энэ. Намайг тэр Уралын их сургуульд ирсэн анхны хүүхд гээд багш нар нь онцгой хүлээж авсан. За тэгээд тэр үед чинь нөгөө Оросын перестройк эхлээгүй байсан учраас дэлхийн 2 дугаар дайны үед татагдсан байсан. Хойшоо Москвагаас эрдэмтдтэй татаад Сибирь рүү Урал руу татагдсан байсан. Тэр эрдэмтдийн одоо сүүлч гэх юм уу да. Ийш тийш нэ гарч амжаагүй Америк, Израиль энэ төр рүү гарч амжаагүй еврей математикч, Оросын том математикчдаар таарсан л да. За тэдний хүчинд би дахиад одоо дунд сургуулийнхаа түүхийг давтаад маш сайн багш нар дээр хэдийгээр тухайн үед нэрд гараагүй том сургууль гэж яригддаггүй байсан ч гэсэн маш сайн багш нарын гар дээр очисон л доо. Тэгэхээр өөрөөр хэлбэл сургууль сайн том байх нь чухал биш. Тухайн хүн дээр ноогдож байгаа тэрнтэй таарлаж байгаа тохиолдож байгаа багш их чухлаа гэдгийг бол энэ түүх харуулна л да. Харин математикийн шинжилгээ ухааны хаалгаар орсон үеийн улсын багшийн их сургуульд багшлахаас эхэлжээ. Уралын их сургуулиас докторийн урлагтай ирсэн Баясгалан багш тус сургуульд ажиллаж байх үедээ сургуулийн нэр хүндийг өсгөх, сайн шавнар бэлдэх, сургалтын агуулгыг хүнд илүү хүртээмжтэй болгох гэж чамгүй ажлыг амжуулж, өөрийн гэсэн шавнартайч болж. Дашрамд өнөөдөр түүний шавнар боловсролын их сургуулийн математикийн техникийг авч яваа. Баясгалан багш ажлынхаа буурийг сэлгэж шинжилгээ ухааны судалгааны ажилд түлхүү анхаарч ажиллахаар шинжилгээ ухааны академийн математикийн хүрээлэнд орлоо. Тэнд секторын эрхлэгч, сэдвийн удирдагч явж байгаа Эрдэнэт нарийн бичгийн дарга болоод гэтэл 97 онд шинжилгээ ухааны академиас математикийн хүрээлэнд татан болгосон. Энэ бол Монголын шинжилгээ ухааны түүхэнд учирсан бол хамгийн одоо гамшигтай шийдвэрүүдийн нэг. Математикийн хүрээлэн бол тухайн улс орныхаа уурга тархин байдаг. Тэнд бол хамгийн тулгамдсан, бачимдсан асуудлууд шийдэгдэж идэг. Тэнд хамгийн топ зэрэглэлийн улсууд ажиллаж идэг. Ийм байх ёстой л да. Манайх бол
шинжлэх ухааны академиас математикийн хүрээлэн татсан, татан буулгасан. Одоо ер нь бол шинжлэх ухааны академи гэж байгууллага дэлхийд дээр байдаг бол тэнд математикийн хүрээлэнгүй улс ураг манайх ганцаараа байж магадгүй. Энэ бол тэгээ энэнд бол урам хуураад би бол математикийн хүрээлэнд ажиллахаа болсон л доо. Тэр бол миний хувьд бол маш харамсалтай хатуу тийм шийдвэр байсан. Хэдийгээр байдал ингэж иргсэн ч дахиад л нэг сорилт. 1997 онд ардчилсан нам хатуунд сургуулийн шинжилгээг эхлүүлж байх тэр үед Зайсангийн 32 дугаар сургуулийг математик, эдийн засгийн сургууль болгоё гэж төсөл бичиж ороход олзуурхан хүлээж авч тус сургуулийг түүнд хариуцуулж байжээ. Яг энэ цагт багшийн сургуульд байхдаа бэлдэж гаргасан гарын шавнырынх нь хэрэг гарч энэ сургуульд математикийн мундгуу цугларч нэг хэсэгтээ шуугуулж явсан. Гэтэл төр өмчөө мэдээд буцаагаад авчихлаа. Ердөөл жил гарангийн дараа. Энэ бол багш удирдлагуудын хувьд гинтийн зүйл байсан ч Баясгалан багш үүнийг бэрхшээлийн ард бэлэг хэмээн хүлээж авчээ. Яагаад? Юм чи одоо ингэ шахаж явсаар математикийн хүрээлэнд татан буугдаал би их сургууль математикийн хүрээлэнд ажилд орж чадахгүй багшийн дээд очиол гэвэл энэ бүх юм чинь зохицолгоотой болчихж байгаа байхгүй. Одоо жишээлбэл одоо ингээ олонлог сургуулаа харж байхад манай баг чинь их өндөр төвчний баг л да. Гэтэл тэр баг чинь одоо би багшийн дэд ажлыг бол цуглаж чадахгүй байсан. Яагаад гэвэл би тэднийг таньж мэдэхгүй. Эднийг чинь би бүгдийг сургаж зааж их 5 6 жил ойрхон ажиллаж байсан учраас оюутан ахуй цагаас нь мэдэх учраас эдний чинь өрж дуутахад амар тэд нар намайг хинбэ гэдгийг мэддэг учраас ирэхэд энэ баг ямар ч зовлон нөгөө байгууллагуудын түүх чинь одоо багаа бүрдүүлэх байдаг. Надад тийм зовлон ерөөсө бүрдээгүй л дээ. Байгаагүй л дээ. Тийм учраас бол яг нөгөө бид тэр нөгөө сургууль яаж үүссэн бэ гэдээ асуухаар нэг урт түүх яриад байгаа юм шиг боловч цаанаа бол ингээд бүх юмнууд нь ингээд уйлдаатай байсан юм аа гэдгийг би хэлэх гэж ингэж оролцсон юм л да. Тэгэл бид нар энэ сэтгүүлийнхээ нэрийг ашиглаад 2002 оны 6 сард энэ сургуулийг байгуулагдсныг зарлж ирсэн. Тэд бол олонлог сургуулийнхан. Сургуулийн хамт олон анх Шаазан ваарны үйлдвэрийн орчимд түрээсийн байр олж, уг барилгаа давхарлан барьж, хичээлийн анхны шинэ жилээ эхлүүлж байсан энэ сургууль өнөөдөр Монголын шинэ үеийн математикчдыг төрүүлэх Эрдэнэсийн уурхай гэж зөөвлөж болох хэмжээнд хүрчээ. Хэдийгээр хамт олонд лидер чухалч, хамт олонны өөрсдийнх нь хүч илүү юм гэдгийг Баясаа багш онцолдог. Амжилттай явж байгаа сургуулиудыг ажиглахад бол хөтөлбөр ялангуяа багшлах боловсруучны асуудал дээд зэрэг шийдэх сургуулиуд хамгийн амжилттай явагдсан. Тэгээ энэ өөрөө бас менежментийн нууцж байж болно. Надад итгэж ирсэн энэ тэндээс цугласан багш нар бол үнэхээр чин сэтгэл зүрхнээсээ ажиллаж исэн энэ сургуулийг босгохгүй. Тэр үдбүүхүүдийг бол одоо эргээ санахад бол гайхамшигтай төвхөл дээ. Ер нь бол тэгж нэг гар шиг, нэг хүн шиг зүтгэдэг тийм бас боломж бол зөвхөн итгэл дээр л тогтдог баг. Энэ сургууль анх байгуулагдахад бид нар яг л нэг хичээл зүтгэлээр бүгдээ зүтгэл байгуулъя гэж байсан багш санаачилсан. Тэр бүр түнд анхны 5 дотор орсон. Тэгээд тэр дотор орсондоо бол одоо хүртэл их баярлалдаг. Тэгээд нэгсэндээ намайг тоож авсан л гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр утгаараа дээр нь хамт олон байна. Тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг талаас хүн чинь нэг хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх гэдэг утгаараа тэгээд энэ олонлог сургуулийг байгуулсан их хөдөлмөр зарсан гэдгээрээ энэ чинь юмаа бүтээлээ нэг сайхан болчихосоо хөдөлмөр маань үр дүн гараасаа гэдэг утгаараа тэгээд төрж байгаа шамнараа хараад төгсөгч нараа харахаар өшөө сайхан урам орвол өшөө гоё л болгох чадсан гэж бодолт тийм. Тэгээ яг миний анхны төлөвлөгөө гिचх юм уу бодолч бол юу ах бол дүүрэгт нэг олонлог байгуулъя гэж бодож ирсэн байхгүй. Олонлог Сохбаатар, олонлог Чингэлтэй, олонлог Баянгол гэж байгуулъя гэж бодож ирсэн л дээ. Хүртээмжтэй орж ирэх. Тийм, хүртээмжтэйгээс гадна хүүхдүүдтэй жоохон ойрхон хол явж нэг байр руу ирэхгүйгээд. Тэгэнгүүт ч яг 3 байртай болсны дараагаар яг 750 800 хүүхэд хүрсэн байсан энэ сургууль жилсэлт нь. Тэгээ асуудал бол нэмэгддэг юм байл л да. Одоо сургуулийн нэг сургууль мөртлөө нөгөө өөр зах зээлийн нөхцөл туссан болохоор төлбөр нь өөр байхад хүрж байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл зарим байр нь жоохон үнэтэй худалдаж авсан байрнууд нь жоохон үнэтэй болоод ингээл хоёрдугаарт нөгөө эцэг эхчүүд их айхтар 2 3 салбарыг хооронд нь харьцуулаад хоорондынх нь шилжил хөдөлгөөн ихсэх хандлагатай.
Олон улсын сургууль улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа боловсролын стандартыг дагдагч өөрийн гэсэн сургалтын арга барил цаашлаад өөрийн гэсэн сурах бичгийг боловсруулан хүүхдэд хэрэгтэй, сурагчдад шаардлагатай гэж үзсэн бүхнийг хэрэгжүүлж ажил хэрэг болгохыг хичээдэг. Улсын сургууль ч юм уу өөр бусад сургуулиуд 2 жилээр энэ 3 жилээр хичээлдэг бол манайх 1 жилээр хичээлдэг ингээд их тав тал. Тэгэл үдээс өмнө хүүхдүүд хичээлээ залаа үдээс хойш тэр хүүхдүүд хэн юунд хоцрогч байна эсвэл хэн илүү суралцах боломжтой тэрийг хөгжүүлэх шаардлагатай байна. Тэрэн дээр нь үдээс хойш одоо ингээд ажиллах хамгийн их өндөр боломжтой сургууль тийм. Хамт олноороо бүгдээрээ яг багаараа багийнхан гэхэд яг багаараа ажиллаад бүгдээрээ багаараа одоо ямар ч юм хийх гэсэн багаараа ажиллаа сурч гисэн байдаг. Тийм болохоор ингээд харьцангуй амархан тийм ээ. Багш нарын хувьд бол хамт олонны хувьд бол харьцангуй амархан ерөнхийдөө хамтраад ажиллахад урамтай. Баясгалан багшийн хэлсэнчлэн сургууль ямар байх нь чухал биш, харин тэднийг хүлээж авч байгаа багш нар хинбэ гэдгээс шалтгааллах зүйл их байдаг. Олон улсын сургуулийн математик сургалтын стандартын хувьд харьцангуй уламжлалт стандартаа барьсан онцлогтой. Одоо өөрөөр хэлбэл манай уламжлалт үе 90 оноос өмнөх математикийн сургалт бол академик шин чанартай байсан. Академик шин чанар энийг буулгахгүй энийг дор аж хадгалж авчулдаг. Тэгээд сайжруулах гэдэг. Ингээ энэ зорилгын дагуу бид нар 2005 онд Москвагийн Оросын хөтөлбөрт тэдний сургалт тасардаггүй математикийн боловсрол гэдээ байгууллагад очиж уулзаж энэ тусалцаа өгсөн. Тэгээ яг бид тэр амжилттай болсолдоо ингээд яг бид бас урагшаа чанцсан хятадынх бол ингээд Япон, Америк гэдэг бүгд хөтөлбөр програмуудыг судалж үзээд янз бүр байдаг л да. Тэр ялангуяа 300 сая 100 сая улсууд бол 10-аад шатлалтай. Тэгэхээр бид нар чинь 3 өрхөө сая хүнтэй тэр олон 10 шатлалын аль шатлалыг сонгох уу гэдэг тэр мэдээж 3 өрхөө сая бүгд л элит байх хэрэгтэй гэдэг хамгийн академик зүйтэй юм гэдэг сонголт байсан. Манай сургууль өөрөө тавигдж байгаа шаардлага нь бол хүүхдүүдэд бүгдийн боломжоор чадварыг дэмжиж хөгжүүлэх бодлоготой. Тэр талаас багш нар маань ч гэсэн тийм байдлаар ханддаг. Тэгээд хүүхдүүдтэй харьцан дээр илүү бас анхаардаг. Хүүхдийг их зөв харьцах хэрэгтэй болно. Хүүхдүүд ч өөрөө юм ойлгохгүй гэж хүмүүс ойлгодог. Маш сайн ойлгодог. Тэгээд дээр нь хүүхдээ нэг үгүй ярилцаад ялангуяа хүүхдээ шудраг хандж яхад өөрсдөө их шудраг улсууд учраас юмыг олж сайн хүлээж байгаа. Өнөөдрийн олонлог юутайч математикийн шинжилгээ ухааны Ахмад багш энэ салбарын хүндтэй нэгэн болох Дашторж багш олонлог сургуулийг ийхүү харж байна. Олонлог төв сургууль бол одоо Монголын би бол хэлж чадна. Монголын математикийн алтан үлгий гэж нэрлэмээр байгаа юм. Би их сургуулийн багш математикийн хүрээлэнгийн эрдэмсгийн ажилтнч гэсэн олонлог сургуульд очих юмсан гэж үргэлж тийшээ тэмүүлж байдаг. Тэгэхээр намайг л одоо ингэж байгаа юм чинь энэ Монголын залуучууд хүүхдүүд одоо тийшээ дурлахаас шахах уу, ушуурхаас шахах уу, энэ яасан азтай хүүхдүүд вэ, яасан азтай залуучууд вэ, ийм сайхан сургууль байна л гэж одоо би эднэрт бол атаарах юм. Миний залууд ийм сургууль байсан болоосоо ч гэж бодох юм тийм. Анхны төгсөгчид 2 жилийн өмнө сургуулаа төгсөж дараагийн шатны буюу ихтэй сургууль руу орсон. Энэ бол сургалтын байгууллагын үр дүнгийн чухал онцлог. Хэрвээ та талах хийдэг бол талхны чанар, амт, борлуулалт гээд бүхэл үр дүн нэг өдрийн дотор танд мэдэгдэж болно. Харин сургалтын байгууллагын үнэлгээ багш нараас дор хаяж 10 жилийн хөдөлмөр шаарддаг. Ингэж хөдөлмөрлсөн ажлын үр дүн төгсөгчдийн ажлын байр нэр хүндтэй шууд холбоотой учраас цаг нь ирэхээр бүх зүйл нүдний өмнө бодитоор харагддаг нь сайхан билээ. Улсын хэмжээнд математикийн гэж онцолсон тусгай сургалттай сургууль хуруу дарам цөөн байдаг. Эдний нэг математикийн сургалттай олонлог сургуулийг Бадарчин Баясгалан тэргүүтээ 10-аад багш эхлүүлж байсан тэр үе сайхан. Гэхдээ сургуулийн анхны төгсөгчид дараагийн шатны сургуулаа төгсөөд тус тусын ажлын талбарт гарсныг харахад бас ч багагүй хугацаа ард өнгөрсөн байх юм. Эхлээд энэ сургуулийн сургалтын онцлог нь буюу гол бодлого нь юу байж болох вэ гэдгийг сонсъё. Ер нь бол миний өөрийн үзэл бодол байдаг боловсролд барьдаг. Энэ бол нэгдүгээрт бол монгол хүн болвол монгол хэлээ их сайн сурах хэрэгтэй. Энэгээр бол сайн хурдан сэтгэж мундаг зөв ярьж бодож шийдвэр гаргаж сурахын тулд бол их хэл шиг чухал юм байхгүй. Ягаад гэвэл хэлээр дамжиж сэтгэлгээ явагддаг. За тэгээ зөв сэтгэж сурахын тулд математик үз. За цаашаа хүн болохын тулд
хоёр хөршигөө хэлийг англи хэлтэй үзэл гэж би хэлдэг. За тэгээд бол яг хоо энэ сургуульд бол математикийн энэ одоо боловсрол олох тал дээр бол онцгой анхаардаг. За математикийн боловсролыг сайн олохын тулд багангийн сургалт дээр онцгой анхаардаг. Ерөөсөө л ийм бодлоготой сургууль. За зарим нэг нь бол хүн болгон чухал юу математик яриад байгаа юм тэр салингаа тоолоод авахд болоо биш үү энэ гэж ярьдаг л да. Энэ бол хамгийн бүдүүлэг алдаатай зарчим бодлого гэж боддог байхгүй. Энэ бол хүн болох асуудал бол харин ч бол эцэгхээс баг гин фондонд байдаг шахуу асуудал байхгүй. Ер нь бол хүний тавилан гэдэг бол их утга учиртай шүү дээ. Би бол нэг айлын хүүхдийг хүн болох асуудлын бол 1-р ангиас нь 12-р анги сургаад бол өгч чадахгүй. Би бол тэр хүний одоо монголчууд ярьдаг ш удам сайтын үр сайн одоо ихэн шир алга бол унган хээр алагч илүү энэ төр гал ингээл энэ тийч бол зүгээр нэг ингээд цэцэн үг шиг тийм үг биш шүү дээ. Санаа нь бол тэгэхээр хүний ер нь бол төлөвчлийн асуудал хүний хүмүүжлийн асуудал энэ төр бол ихэнх нь бол гендээ байдаг гэж би боддог байхгүй. Харин ээж аваас бурхнаас өгсөн тэр юмн дээр бид бол тэр хүнд боломжуудыг нэмж өгөх хэрэгтэй байхгүй. Сайн сэтгэдэг, зөв ярьдаг, тэнэг биш байх ийм боломжийг нь олох хэрэгтэй гэж би үздэг. Цаас жижигээс нааш цоорохгүй хүн хэлхээс нааш сандгүй гэдэгчлэн энэ тухай сонсохоор нэрэл тийм юм шиг. Тэгвэл математик зориулагдсан толгой гэж анханасаа төрөмөл биш. Хэрхэн яаж сургаж байна, ямар багш яаж зааж байна гэдгээс бүх зүйл хамааралтай байдаг байна. Энэ бол олонлог сургуулийн зарчим. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрхэн адилхан. Цагаан цаас шиг цэвэрхэн байгаа оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх нь багшийн ур чадвараас шууд хамааралтай гэж үздэг. Учиргүй математикийн сургуульд орлоо гэдэг математик олимпиад амжилт үзүүлэхийг заавал тэр хүнээс алавдах шаардлага байхгүй. Тэр эргээд дарамт учруулдаг байвал хэцүү. Эргээд дургу болох тал болно. Бүр сөрөг нөлөөж үзүүлж болно. Тэгэхээр эцэгчүүд тэрийг бас аягүй сайн ойлгодог харагдав. Их хөдөлмөр орно. Тэр нь хүүхдээс маш их хөдөлмөр орно. Хүүхдөрөө их ажиллана гэдгийг бас ойлгоно. Тэгээд тэр эцэгчүүд хүүхд нь хөрхий хөгжөөл өөрийнхөө хэмжээнд бодлого оддог болоод өөртөө баярлж яхад нь л учиргүй өөр нэг өндөр шаардлага тавиал тэр хүнд дарамт учрах бол хамгийн Хүүхэд бол мэдээж тэгэл бага ингээд нэгдэр ангид орж ирэхтэй бол цагаан цааш шиг л орж ирдэг. Тэгээ хүүхдүүдэд ер нь хичээл бага анги хүүхдүүдэд хичээл зааж яхад бол яг хүлээж авч байгаа нь бол илт харагддаг. Тэгээ бүр яг ингээд нөө ойлгоод ирж байгаа хүүхдүүдийн нүдэн бүр ингээд сэргэг бүр ингээд цаашаагаар нэтгэмсэн гэсэн бүр яг хүсэл тэмүүлэн харагдчихжээ. Энэ хүүхд бол арай өөр яаслаг юм байна. Сэтгэлгээ нь өөр юм байна. Бас нэг ямыг ижлэхэн ямыг бодлого тавьчлаа гэхэд чинь арай өөр сэтгэлдэг ч юм уу, арай өөр өнцгөөс харах тийм арай ялгаа юм гэдэг. Зарим хүмүүсийн дунд анги руугаа илүү түлхүү задрах тохиолдол байна. Тэгэхээр тэр боломжийг л нээлттэйгээр л тавьчих хэрэгтэй. Аливаа ажил хийсэн хүн ажлынхаа үр дүнгээс ирж хүч авч цааш үргэлжлүүлдэг. Олонлог сургуулийн багш нарын ажлын үр дүн буюу олонлогийн төгсөгчд. Тэд зөвхөн тоо болон бусад шинжилгээ ухаанаар биш, урлаг соёл, спортын салбарт ч амжилт үзүүлж байгаагаар нь багш нар нь бахархдаг юм билээ. Манай сургуулийн анхны төгсөгч чи одоо уржнангаас эхэлсэн өөрөө унгун хүүхдүүд нь одоо 11 жил сураад 2002 онд ороод 11 гэдэг чи 13 оноос эхлээд манай үндсэн сурагчид төгссөн л дөө. За дунд нь орж ирсэн өөр сургуулиудаас бага ангидаа сурж байгаа дундуур нь орж ирсэн шавнэр энэ төр бий л дээ. Тэгээд эдгээр маань бол одоо мундаг том амжилттай олон улсын олимпиадаас 2 мөнгө 9 хүрэл медаль аваад ирсэн. Одоо Монгол улсаа төлөөж оролцоод энэ бол үнэхээр манай сургуулийн бол багтам амжилтыг илэрхийлж байгаа. Эдгээр маань одоо бүгд том сургуульд одоо дэлхийд шагшигдаад байдаг. Тэр Массачусетсийн технологийн дээд сургуульд 2 хүүхэд сурж байна. За тэгээ өөр тэрнээс дутхгүй том сургуулиудад манай төгсөгчид суралцж байгаад би маш их баяртай байгаа. Энэ сургуульд байхдаа ер нь орж болох бүх улсын олимпиадад нь орсон. Тэгээд сүүлийн 2 жилийн олон улсын математик олимпиадад оролцож байсан. Тэгээд 1 хүрэл медаль авсан. Одоо багш бүрийн заахаар ойрлоо өөр шүү дээ. Тэгэхээр хүнийг яаж хичээлээ ойлгуулж чинь тэр мөрөн дээр бол толгуурлаад хүн бүр яаж ойлгох чинь бас өөр. Нэг нь бол тоглоомоор ойлгож байгаа, нөгөөх нь яг өөрөө хичээж ойлгохтой адилхан. Багшууд тэгээд хүмүүст нь яг тохируул заадаг болохоор тэр утгаараа илүү
давуу талтай гэж хэлж болно. Бага ангийн олон улсын олимпиад гэж болдог байхгүй юу? Энэс гадна. Гэтэ хамар хүрээнд арай жоохон бага. Тэр нь Солонгост нэг удаа, Тайван нэг удаа явжсан. Тэгээ түрүүж ахлах ангийн олон улсад нэг софт Африк явсан. Тэгээ хөрөл медаль авсан. Ер нь бол улсын олимпиад 8 дугаар ангиас эхэл 8 лөө. Тийм 8 дугаар ангиас эхэлж орж ер нь ахлахын ангитай ерөөсөө орж болдог. Тийм бол 8 дугаар ангиас эхлээл ордсон. Тэгэл одоо хүртэл орсоор юм бол энэ. Тэгэл төгслөөл орсон л та. Софт Африкт явж байхад voice action зүйлсэн л дөө. Эхлээд математикаараа суралцаад математикаа гүнзгий судлаад дараа нь мэргэжлээ сонгоо гэдэг. Ер нь тэгэлж үзсэн. Миний бодлоор ингээ багш нартайгаа л илүү нээлттэй харьцдаг. Тэгээд ингээ өсвөл ингээ ямар ч багшаас ингээ хичээл авч болно гэх юм уу. Одоо би математикаар чинь бэлдээ гэвэл ингээ математикийн багш нартай нээлттэй харьцдаг. Ер нь маань сурвал бол маш гоё гэж надад санагддаг. Ингээ бүх талаараа жишээлбэл ерөнхийдөө бол хамгийн гол зүйл нь бол математик. Тэгээ Монголдо шилдэг багш нар багшилж штэ ер нь математикийн. Мэдээж ингээ бодлогоо бодоход ингээ кайф авдаг гэх юм уу. Ер нь багшд нь айгүйх анхаардаг. Хичээлгүй үедээ дандаа бид нар дээрээс тийм зөвлөгөө тийм дадлага гэдгээ явж идэг. Ер нь орой 6-аар л спортын секцэд байдаг. Тэгээ сорогчд өөрсдөө клуб энэ төр байгуулад. Тэгээ ингээд ер нь өдөрлөг өдрүүд амир их олон болдог. Тэгээд тиймэрхүү юмнууд бол маш олон болдог. Тэгээ спортын арга хэмжээ эдэргээл байн болдог болохоор зав чөлөөгөөр орж болно. Тиймэрхүү. Тэгээд бидний ер нь ингээд ерөнхий эрдэнэдээ суралцаад тэгээд чөлөөтэй цагаагаараа ингээд тоодох тийм өөрөө гаргадах шүтээ. Төгсөгчид хүссэн сургуультай орж дуртай салбартаа ажиллаж амжилт үзүүлнэ гэдэг яах аргагүй дунд сургуулийн суурь боловсралтай холбоотой. Олонлог сургууль бүх шинжилгээ ухааны гол цөмөнд гэгддэг тоо математикаар сургалтаа голлдог, аливаа эрдмийг бодитоор хүүхдүүдэд хүргэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл бодит байдлыг эрхэмлдэг хамт олон. Хүн бол дунд сургуульд бол айгүй бага боломжтой байхгүй. Жохон юм хугацаанд жохон юм сураал гарах тухай асуудал. 10 жил. Цаашаа нэг хүн чинь бие дааж 60 жил, 70 жил амьдрах гэж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр энэ хэсгийгд нь бол ингээд төлөвшүүлнэ гэж ярьж бол хуурч болохгүй. Дунд сургууль бол энэ тэнд явдаг тийм бараа шиг юм байж болохгүй байхгүй. Айгүй үнэн байх хэрэгтэй. Юу ч чадхаа эцэг эхчүүдэд нэгэн төлбөр аваа сургаж байгаа учраас яг үнэн зөв хэлдэг байх хэрэгтэй байхгүй. Би багангийнхэн боловсролыг маш сайн өгнө. Би математик боловсролыг сайн өгнө. Чадвал би сайн англи хэл өгнө. За тэгээд цаашаа жоохон хөгжөөд ирвэл орос хэл, хятад хэлийг заанаа л гэж амлана. Тэрнээс би танаа хүүхдийг хүн болгоно гэж би амлаж чадахгүй. Хүн болох процесс ч өөрөө их урт штэ. Одоо ер нь бол тийм учраас ингээл ирээдүйн хүнийг төлөвшүүлнэ, ёс зүй, чухал энтергээл ингээд ийм айгүй тийм хийсвэр барьж болохгүй юмар хүнийг хуурч болохгүй байхгүй. Хизээч 10 жил сургаад хүний хүүхдийг хүн болгож чадахгүй. Тэгэхдээ танаа хүүхдийг бид бол хүн болгоно. Тэр математик энэ нэг чухал биш энэ гэж ярьж байгаа бол хариуцлагаас ухаж байгааг нь нэг хэлбэр. Тэгвэл математик сонирхож, математик руу тэмүүлж хүүхэд залуус маш олон байдаг. Яагаад гэвэл тэд орчлонгийн зүй тогтол, үүсэл хөгжил, шинжилгээ ухааны цөм бөгөөд цаашид хөгжиж, дэвжих, бодож санаж байгаагаа хэрэгжүүлэх түлхүүрээ математик байх болно гэж атгсан учраас үргэлжлүүлэн суралцаж, гүн рүү н орохыг эрмэлзэж байгаа. Одоо математик бол залуу насны ажил шүү дээ. Ер нь бол 30 нас 35 за өсрээ 40 хүртэл насны улсуудын хийх ажил байдаг байхгүй юу? Энэ бол орон гэрээ мартан, аж ахуйгаа мартан сууж иж үр дүнд хүрдэг хүнд хэцүү салбар. Энэ бол ертөнцөөс тасарч одоо бүр ажлын маш ийм чимээгүй одоо вакуумцсан орчинд ингээд маш их өндөр хэмжээний төвлөрөл шаарддаг. Тэгээд дэмжлэг шаарддаг ийм шинжлэх ухаан л да. Тэгэхгүй ингээл яваад математик хийгээл ингээ явна гэж байдаггүй байхгүй. Энэ бол тэрний шиг худлаа байхгүй. Зүгээр ингээл яваад математик хийгээл хичээл заагаал ингэж явна гэж бол байхгүй. Энэ бол ерөөсөө миний амьдралын туршлагаас харж байхад бол яг надад бол яг миний гэр бүлийн хүн их төсвөртэй төвчээртэй хүн учраас намайг Оросд бол бас 26 нас хүртлээ математик бол ерөөсөө юу ч бодохгүйгээр өөрөө хүүхдүүдээ өсгөөд мөнгө төгрөгөө олоод би тэнд тэр математик үзээд суух боломжийг надад олгосон ийм би азтай тавилантай байхгүй. Бусад залуучуудад одоо тийм боломж алга байна шүү дээ. Гараад талхны мөнгө ирнэ. Хэрвээ математикч хүн талхны мөнгө
хайгаал яах уу ийх үү гэж эхэлж ивэл тэр хүн тэр том асуудлуудад төвлөрч ажиллахад бол маш хүндэтгэлтэй. Тэгэхээр энэ салбарын ийм онцлогийг ойлгож мэдрэхгүйгээр бол олигтой математикч бэлдэхгүй байхгүй, төрөхгүй байхгүй. Математик гэх шинжилгээ ухааны сайн үр дүн өнөөдөр биш юмаа гэхэд хизээ нэгэн цагт хүн төрлөختөнд хэрэг болдог. Энэ бол зайлшгүй юм. Тиймдээ ч энэ нь хүний өдөр тутмын хэрэглээ биш, өөрийгөө гоёх элдв ганган зүйл биш, хэрэгцээд чанар, хүлээгдэж байгаа агуулгаараа үнэлэгддэг хатуу чанга зүйл юм. Үүнийг Баясгалан багш хүний амьдралтай зүйрлэн бичжээ. Тэрээр хувь хүн гэр бүлээ хайрлан авч явах, сайн үр удам үлдээх, жаргалтай амьдрахын төлөө чаддаг зүйлээ хийдэг. Энэ бол бусдад гайхагдаж магтуулахын төлөө биш, энэ бол амьдралын төлөө. Энэ бол математикийн сайн үр дүнтэй үйл явц нь адилхан гэжээ. Израиль Гелфандын нэг удаа хожигдсон нь дараа нь бүгдийг олдог гэх зүй тогтол байдаг үлээ. Сайн математикч бэлдэн математикийн шинжилгээ ухааныг түгээн дэлгэрүүлнэ гэдэг математикийн багш бүрийн хүсэл. Гэхдээ яаж гэдэг нь өөр. Олонлог сургууль болоод энэ сургуулийн багш нар Монголын бүх хүүхдүүдэд хүрч чадахгүй ч тэдэнд арай өөр аргаар нэг бүрчлэн хүрч чаддаг болсоор 22 жилийг үджээ. Энэ бол олонлог сэтгүүл. Сургуулиас Ахмад энэ сэтгүүл анх 1993 оны 5 дугаар сард хэвлэгдэж байсан төвхтэй. Сургуулийн нэрч энэ сэтгүүлээс ихтэй. Би чинь 26 настай Оросд доктор хамгаалчаад цэл залуухан л одоо эрдэмтэн багшийн улсын багшийн дээд сургуульд хуваарлагдчихлээ л да. Тэгээд тэнд ирчээд одоо нөгөө залуу хүн болохоор за сургалтын чанарыг сайжруулна, хүүхдүүдтэй ажиллана, бас судалгааны ажлаа өргөжлүүлнэ, хичээлээ заана, бас л юм дутагддаг байхгүй. Тэгэл Монголд чинь математикийн сэтгүүл байхгүй. Оросд бол жишээлбэл улсад бүх оронд математикийн сэтгүүл байдаг. Тэгээд тэнд ажиллаж исэн багш нартай улсуудтай ярьж хөөцөлдөөд би ер нь ийм сэтгүүл гаргамаар байна. Математикийн сэтгүүл гаргая энэ төр гэдэг. Тэгээд тэд нар намайг бүгд л дэмжсэн л да. Тэр үед багшийн дэд ажиллаж исэн баг хамт олон, за академид ажиллаж исэн болцог доктор, үнэн сонины эрхлэгч төдөв. За их сургууль дээр Микэ багш энэ төр бүгд л дэмжиж исэн. Тэгээд яг цагаа тулаал ирэхээр эн чи хүнд ажил юм байлаа. Бид нар бүтэн жил сууж 93 оны 5 сард энэ анхны энэ дугаарыг гаргачихсан байхгүй. Тэгээ одоо тэр өдөр нь санаандгүй яачжээ нөгөө юу илээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр анхны дугаар нь хэвлэгдчихсэн. Нөгөө миний санаж байхад очир отгоо төдөгөө хоёр өрсөлж исэн ч санах юм. Тэгээ манай нэг багш нөгөө удамжинд зар зогсож байгаа. Энэ дээр нөгөө төдүүгээд нөгөө баярлснаа илэрхийлсэн үг бичсэн байхгүй юу. Тэгсэн цагдаа нар барьж аваа сонгуулийн сурталчилгаа хийлээ гэж оривчлагдаад энтер гээл ингээд явсан бөөн түүх хийлдэ энэ чинь. Тэгээд энэ сэтгүүлээрээ би их бахархдаг. Ер нь бол ийм сэтгүүл гаргаад одоо болтол гаргаад явж байгаадаа бол яг нь энд бол бизнес зах зээлийн утгаар одоо эдийн засгийн ашигын утгаар бол 0 хасахтай. Тэгтээ цаана өгж байгаа хүмсүүд өгж байгаа таашаал энийг хийж байгаа улсуудын авж байгаа хөдөлмөрийн одоо үр шим за Монгол улсад үлдэж байгаа одоо түүхэн баримт бичиг гэдэг нэр утгаараа бол энийг бол ямар ч мөнгөөр хэмжиж болохгүй гэж би үздэг байхгүй. Ийхүү математик гэх шинжилгээ ухаан руу хүл тавьсан хүүхэд залууст бариад авах гарын авлагатай болгохын тулд Баясгалан багш олонлог хэмээх математикийн гоо сайхны соён гэгэрүүлэх сэтгүүлийг 22 жилийн турш гаргаж байна. Тиймээс ч Монголын үе үеийн математикчид гарын авлагатай харах зүйлтэй болсон нь өнөөдрийн энэ олонлог сэтгүүл. Тэд гарын авлага болгоо зогсохгүй өөрийн судалсан судалгаа, эрдэм шинжилгээнийхээ ажлын тухай энэ сэтгүүлд бичих боломжтой гэсэн. Монголын урдаа байдаг олон математикчид энэ сэтгүүлийг захиалж уншихын хажуугаар бүтээлэж нийтлүүлдэг. Олонлог сургуульд ажиллаж байгаагийн хувьд нэлээд одоо хөгжиж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл янз бүрийн сэтгүүл дээр янз бүрийн сэдв бичих ч юм уу тийм шаардлага гардаг. Тэгэхээр бол яашгүй өөрөө тэрнийг судлаад өөрөө тэрэн дээр ажиллаад бол хэдгэлтэй байгаа. Тэрнээс биш яг ингээл олимпиаданд оръё гэл яг өөртөө бол цаг гаргаад тусдаа бодлого бодоод ингээд суухад зав гардггүй. Магадгүй нэгэн цагт Монголын математикчид баталсан олон асуудлынхаа тухай гадаадын аль нэг сэтгүүлд нийтлүүлэх гэхгүй өөрийн сэтгүүлдээ нийтлүүлээд дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
математикаар бол сэтгүүлүүд одоо гадаадд бол гарч ил байна, их л гарч байна, одоо улс болгон л гаргаж байна. За манайд бол гарч байгаа сэтгүүлүүд одоо олонлог сэтгүүл. За би бол олонлог сэтгүүлийн дугааруудыг бол ерөөсө тисэн ядан хүлээж уншдаг, энийг судалдаг ийм хүн байгаа юм. Тэгэхээр энэ олонлог сэтгүүлийг одоо энэ хэмжээний сэтгүүлийг гаргана гэдэг бол ер нь төсөөлөхөд хэцүү. Энэ бол одоо математикаар үнэхээр одоо соён гэгэрүүлэх, ард түмнийг математикаар гэгэрүүлэх, одоо математикийн гуай сайхны сургах, гуай сайхнаар хүмүүжүүлэхэд бол онцгой үр гүйцэтгэж байгаа ийм сэтгүүл байгаа юм. Математикийн гоо сайхныг гэдэг үгийг эрдэмтдээс нэг босуудаа сонсож явлаа. Сая Дашторж огч гэсэн энэ үгийг онцолж байна. Сэтгүүлийн нэг тодтогох тодорхойлолт нь мөн л гоо сайхан. Энэ сэтгүүл дээрээс ингэж харж байна л да, математикийн гоо сайхны соён гэгэрүүлэх сэтгүүл гэдэг. Тэгээ за яг математикийн соён гэгэрүүлэх бол байж болно гэж хүн болгоны толгойд бууна л да. Тэгээ та яагаад энэ математикийн гоо сайхны гэж юм тодтогсон бэ? Ерөнхийдөө бол гоо сайхан зүйл бол энгийн байдаг. Моён том нүсэр ийм хэцүү хийцтэй юм гоо сайхан байдгүй байхгүй. Тийм учраас бол ерөөсөө гоо сайхан гэдгийн цаана бол энгийн гэсэн ийм санааг л явж байгаа юм л да. Өөрөөр хэлбэр байлгах. Маш гоё зүй тогтлуудын төрөнд нээх, одоо сэтгэн бодох, сэтгэх урлагийн одоо гоо сайхан чанарыг л харуулах гэсэн ийм зорилготой сэтгүүл л дээ. Математик түүний томьёо, теорем, баталгаа, судалгаа гэдэг хизээж хуучирдаггүй, үргэлж шинэвэт байдаг. 2000 жилийн өмнө гаргаж байсан ч ертөнцийн зүй тогтол өөрчлөгдөөгүй бол өнөөдөр аваад хэрэглэх боломжтой тийм энгийн бөгөөд гайхалтай билээ. Шууд хэлэхэд цаг хугацаанд ялагддаггүй шинжлэх ухаан. Математикийн гоо сайхан гэдэг бол маш чухал үзэл санаа гэж би боддог. Тэгээ улсууд юу гоо сайхан уран зураг хөгжим эдэртэл байхаас биш энэ гэл ийм л юм ярьдаг л да. Тэгээ би бол харах гоо сайхан, сонсох гоо сайхан, мэдрэх гоо сайхнаас сэтгэлгээгээр уураг тарихаараа мэдрэх гоо сайхан гэж байдгийн байна гэж би гүн итгэдэг байхгүй. Өөрөөр хүний 6 дахь мэдрэмж бол уураг тарихаараа мэдрэх гоо сайхан гэж. Юмны зүй тогтлыг олж хараад баясаж уран зураг үзсэнтэй, гоё хөгжим сонссонтой, гоё үг яруу найраг сонссонтой адилхан мэдрэмж төрдөг ийм зүйл гэж би хэлдэг юм л да. Олонлог сэтгүүл нэг талаар зөвхөн энэ шинжлэх ухааныханд зориулагдсан мэт боловч нөгөө талаар монголчуудын сэтгэлгээний төвшинг нотлох түүхэн баримт болон үлдэх учиртай гэж санаачлагч нь үздэг. Энэ олонлог сэтгүүлийг анхаж үүсгэн санаачлагч, математикч Баясгалан гэдэг бол манай дунд үеийн математикчдаас бол энэ бол хамгийн одоо цоорч гарсан шилдэг математикч хүн. Энэ бол математикийн одоо логический тетрад гэдэг шийдэгдээгүй асуудлуудыг бичсэн энэ математикийн сэтгүүлийн хэд хэдэн асуудлыг шийдсэн ийм классик математикаар одоо их өндөр түвшний математик сэтгэлгээгээр бол одоо бүр дээд зэргийн ийм одоо сайхан математикч. Тэгэхээр одоо Баясгалан шиг хүн энэ олонлог сургууль тэр хүчтэй сургууль бол одоо ийм сэтгүүл гаргахаас биш яах вэ гэж байгаа юм. Энэ сэтгүүлийг ийм сайхан сэтгүүлийг унших одоо хувьтэй төрсэн би Монголынхаа залуучуудыг яасан газтай юм бэ гэж бодож байгаа. Монгол улс шиг өөрийнхөө тарихыг өөрөө зохиод хагалж орхидог улс дэлхийд ховор үзье. Шинжлэх ухааны академи гэх улс орны тарих болсон байгууллага татан буулгаж тэр дундаа голцмон болон хөгжих ёстой математикийн шинжлэх ухааны хүрээлэнгээ академиас их сургууль руу шилжүүлж орхисон нь төр улсыг удирдах байгаа хүмүүсийн тарихны хэмжээг харуулж байгаа гэлтэй. Ийм улсад математикийн гих тодтголтой цор ганц сэтгүүл байж энэ шинжлэх ухааны Монголынх гих баримтыг цаасан дээр буулгаж үлдээж байгааг зол гэхээс өөр юу гэх үү? Хамгийн сүүлд гарсан дугаар бол за олонлог гэдэг энэ үг маань санаандгүй байж байгаа. Тэгээ ийм болсон энийг дизайны багш Төмөр Хуйг та ярьж сууж байгаад хийсэн. Төмөр Хуйг маань энэ олонлог гэж үг надад нэг бичлэг надад нэг таалагдахгүй байна. Энэ үед чи одоо хэвлэлийн их компьютерийн тэр их муу байсан шүү дээ. Тэгээ гараар зурдаг. Энэ гараар зурдаг. Дандаа гар зургууд. Тэгээд энэ олонлог гэж үгийг чинь гурвалжин дөрвөлжин оруулаад бичээчтгэж одоо манай гурвалжин дөрвөлжин тойрог эдэр чинь бол одоо манай
математикийн үндсэн дүрсүүд, суур дүрсүүд байгаа. Энэгээр нэг бичих юмсан гэдгсэн. Төмөр хоёрыг маргааш нь намайг дуудаад басаа чи үзтээ гэсэн ийм дүрс хийсэн байхгүй. Би эхлээд байгаа харж ирсэн аа. Айтайхан санагдаа тэгэл энийг ерөөсөө л авъя гэдэг. Ийм болсон л доо. Тэгээ ийм одоо ертөнцийн хамгийн суур дүрсүүдээр одоо олондаг гэж үг ингэж бичигдэж байгаад бол бүр их бэлгшээгээд ингээл явдаг юм. Тийм. Саяны харуулсан сэтгүүлийн энэ дугаарыг саяхан болсон Монголын математикийн олимпиадын өмнөхөн гаргасан. 15 онд 51-р олимпиадыг олонлог сургууль зохион байгуулсан учраас ийм байдлаар сэтгүүлийн ээлж дугаарыг хэвлэж гаргажээ. Монголчуудын уурэг тархины багтаамжийг сайжруулж, удмын сан ген нь чадварлаг байхын тулд цаг хугацааны байнгын засварыг хийж байгаа чухал арга хэмжээ гэж Баясгалан багш Монголын математикийн олимпиадыг онцлон авч үзжээ. Энэ жилийн олимпиадад аймаг, орон нутаг, нийслэл, хот дүүргийнгээд олон улсын математикчид оролцсон. Төд угаа хэлсэн байдаг л дээ, хүнд бол хоёр юм хэрэгтэй гэж, дун ухаан, тоо ухаан гэж. За дун ухаан гэдэг нь бол Монгол их хэлээ хэлж байгаа хэрэг. За тоо ухаан гэдэг нь бол бидний математикийг хэлж байгаа хэрэг. Энэний хоёр чухал юмны хүн болоход шаардлагатай үндсэн хоёр юмны нэгэнд нь гаргуун болсон хүүхэд багчууд бол манай улсын бидний ирээдүйн бол хамгийн чухал нөөц гэж үздэг учраас за би бас сүүлийн нэлээд хэдэн жил энэ сургуулийн асуудал, за математикийн соён гэрүүлэх асуудал бол анхаарал тавьж ирсэн. За бид бол өнөөдөр бол гайхамшигтай цаг мөчийг харлаа. Математикийн олимпиадын хороод идэв Монгол улс өөрөө хөгжлийнхөө шинэ үе, шинэ шатыг, шинэ залуучуудад дурдууж солигдож байгаа үе дээр гараан дээр байна. За энэ нь бол 51 гэсэн энэ эрхэм тоон дээр таарч байгаа ч гэсэн их бэлэгдэлтэй гэж би үздэг. За тийм болохоор юм давхцсан энэ сайхан мөчид та нар ч гэсэн тоогоо сайн хичээж Монгол улсынхаа төлөө, за Монгол эх орныхоо цэцгэлтийн төлөө ямар ч эргэлзээгүйгээр зүтгэн гэдэгт би итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье. Ер нь олон улсад Монгол улсын оюуны чадварыг гайгүйхан харагдуулдаг нь олон улсын математикийн олимпиадуудад Монгол хүүхдүүдийн үзүүлж байгаа амжилт юм. Энэ жилийн олимпиад нь ер нь багш нарыгаа харахад бол айгүй хичээл зүтгэлтэй хандаж тийм айгүй хичээж хийсэн зохион байгуулсан. Улсын олимпиад гээл намраас эхлээл бараг бэлдэж эхэлдэг. Олонлогт бас бага ингээд төрсөн. Тэгээд Нунжламаа гэдэг багш бага ингээд багшлсан. Тэгээд дундаа ингээд төвшин жаргал гэдэг багш багшлсан. Юуны түрүүнд намайг бэлтгэсэн Нунжламаа төвшин жаргал багш хоёуланд нь чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлж байна. Тэгээд олонлог сургуулийн захирал, тэгээд ангийн багш профессор, тэгээд бас хажуунаас тусалж дэмждэг байсан гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлж байна. Нэг ер нь бодож болохоор тийм байсан. Бид нэр уран чимэг гэдэг багш өдөртөж авч явсан. Тэгээд биднэрт бол олон юм зааж өгсөн. Одоо энэ хэрвээ хүн хичээвэл амжилтанд хүрч болт юм шиг л гэж хэлсэн. Ер нь дунд боловсролын математик сургалтад тэр тусмаа олимпиадад онцгой анхаарал тавьж байгаа улс орнууд технологийн болон бусад салбартаа үзүүлж байгаа амжилтууд нь онцгой байдаг. Энэ бол математик гэх шинжилгээ ухаан хүний өдөр тутмын мэдлэгийн чухал хэсэг гэдэг нь улам бүр баталгаажиж байгаагийн нэг хэлбэр байж болох үлээ. Баяр жаргал, ган бэлэг гэдэг гурав хамтын янз янзын зүтгэлээр 10 сард маш сайхан үр дүн баталсан шүү дээ. За ерөнхий тохиолдолд тухайн тохиолдлуудын баяр жаргал бүтээр хийцэн байж байгаа сэргээгээд яайдаа гэж л ерөнхий тохиолдолд манай ган бэлэг маш гоё санаа гаргаад баталсан ийм теорем байгаа шүү дээ. Энэ теоремын томьёолыг сануулах юм бол ийм шүү дээ. За хэрвээ n тоо ийм хэлбэртэй. За p энэ 4k-аар нэг хэлбэрийн анхны тоо, n1 нь 4k-аас чөлөөтэй тоо бол n диаметртэй тойрог дээр бүхэл зайтай цэгүүдийг хамгийн олондоо ийм ширхгийг байгуулж болно. Ерөөсөө бүрэн шийдсэн асуудал гарсан. За энэ 16. Зөв 9 онцгой юм уу? Тэ биш. Зөв арай биш. Зөв арай биш. Янз янзаар хэлсэн юм аа чинь биш үү? 16 21 21 16 21 ийм диаметртэй. 16-тай 3 байгаа.
За энийг одоо хоёр алгасаад одоо. Тэ? Ингээд нэг зөв оруулж. Өөрөөр хэлбэл бид нар ямар ч бүхэлдээ биднээс асуунд бид нар тэрэн дээр хоорондын зайд бүхэл байх, хичнээн цэг байхыг бол шууд хэлж чадна гэсэн үг. За миний ойлгож байгаагаар бол энэ үр дүн бол ямар нэгэн сурах бичиг дээр хин нэгний хийсэн үр дүн биш байхгүй. Ерөөс давхцал харагдахгүй байгаа зөндөө материал шүүж үтсэн. За тийм учраас бид нар бол интернетээр чөлөөтэй зарлсан. Одоо зарлаад нэг 5-6 сар болж байгаа юм. Ямар нэгэн ингэсэн тэгсэн гэсэн мэдээлэл ирэхгүй. За удахгүй нэг Японы сайн математикийн сэтгүүл дээр хэвлэгдэнэ. 5 сард бараг хэвлэгдээд хэвлүүлсэн улсууд навид ирэх байх гэж бодож байгаа юм. 49 талтаа зөв оруулсан уу даа. 49 дөрөв ч нэг 7 байсан шүү дээ тий. Одоо бол 49 талтаа нэг зөв оруулсныг 2 удаа хэрэгүүлсэн гэсэн үг. За тэгэнгүүт энийг залгуулаад дараагийн асуулт гарч ирж байгаа байхгүй. Хэрвээ одоо энэ бүхэл гэдгийг орхиж тийм ээ. Бүхэл гэдгийг орхиод хоорондын зайн бүхэл байдаг N цэгийг агуулсан хамгийн бага диаметр хэдвэ гэж асууж байгаа. Уруу асуултыг асууж. Өөрөөр N цэг өгсөн хоорондын зайн бүхэл тойрог дээр тийм үү? Тэгвэл тэр тойргийн хамгийн бага диаметр хэдвэ гэх. Тэр бодлогыг ган бэлгийг үзээч гэж хэлсэн. Гэтэл ээрдшийн нэг юм бодлого байд юм байна л да. Бүхэл зайтай тойрог дээрх бүхэл зайтай цэгүүд дотор сондгоо за хамгийн олондоо хэд байх вэ гэх. Тийм бодлого байдаг. Өөрөөр хэлбэл бүхэл зайтай цэгүүд биш үү? Тойрог дээр очих энэ цэгүүдээс хідэн хамгийн олондоо сондгоо байж болох гэж ээрдшийн бодлого. Тэргээр их олон хүн хичээлж явцдаа ийм юм байгуулсан юм билээ. Одоо жишээ нэг тоо үнэлгээ гаргаад за энэ дээр бол жишээлбэл 3 зайн л тэгш. Бусад эн чинь нийтдээ 6 цагаас чи хэдийг авах вэ? 15 тий? 6 цагаас 15 зайны 3 нь юу? 3 тэгш. Бусд нь сондгоо. Өөрөөр хэлбэл нэлээд өндөр хувийн сондгоо байдаг жишээ энэ байгуулсан ийм дүрс явдаг юм байл л дээ. А энэ нөгөө талаас ийм бодлого. Нөгөө талаас миний тэр ган бэлэгт хэлээд ийсэн бодлого багш тавьсан бодлого байна л да. Юу гэхээр 6 цагийг агуулсан бүхэл зайтай цагийг агуулсан хамгийн бага диаметртэй тойрог юу вэ гэхээр одоо энэ байна шүү дээ. Энэ дээр бол яг ийм байрлал гарч ирж байгаа юм тийм. 5-ын квадрат тий 25 диаметртэй тойрог дээр ийм байрлал гарч байгаа. Энэ хоёрын чинь байрлал харахаас өөр байгаа үстэй. Энэ чинь 3-3-оор адилхан байна тийм үү? Энийн болохоор 4 тал нь адилхан хэмжээтэй биш 6 онцгт баггүй 2 тэгш онцгтыг л эргүүлсэн гэсэн үг. А энд болохоор 2-3 жиг эргүүлсэн байгаа байхгүй. Тий. Тэгээ ийм дүрс гараад байхгүй юу? Тэгжээтэл нөгөө манай сургуулийн нэрмжит олимпиадын өөрөөр хэлбэл энэ дүрс миний толгойд байсан гэсэн үг л дээ. Ган бэлэг үзүүлсэн германуудын батлсан теорем дотор орцсон ийм дүрс яваад байхгүй юу? Тэгтэр Мөнхбат багшаа медалийн загвар яах вэ гэдгсэн. За олимпиадын лого орох ёстой гэд та нар мэдэн шүү дээ манай олимпиадын лого. Ийм. Тэнгүүт энэ хоёр чинь ерөнхийдөө энэ хараа энэ. Энэ дүрс энэ хоёр чинь шууд толгойд бууж байгаа байхгүй. Тэгэхээр нийлүүл тавиал энэ медалийн дүрс бүтсэн түүхтэй байхгүй юм. Тэгэхээр утга учиртай. Тэгэхээр та нар бид нар бол яагаад та нар ийм сонин хэлбэртэй юм хийчих вэ? Гэхээр бол бид нар хэлэх хөхтэй байхгүй. Энэ бол бүхэл зайтай 6 цэгийн байрлал баг. Хамгийн бага диаметр дээр байрлах байршил ийм. Богинохон, жоохон урт, богинохон, жоохон урт, богинохон, жоохон урт. Энэ бол тойрог дээр хамгийн юу гэх хамгийн бага диаметртэй цэг дээр диаметр дээр бүхэл зайтай 6 цаг байрлах байршил байхгүй. Тэгэхээр энэ бол гоё л доо. Цаашдаа бол энэгээр гоё ингэрийн тэмдэгч хийх хэрэгтэй юм байл л. Ингээд зүгөө явж идэг. Тийм учиртай юм байгаа юм л да. За тэгээд бол яг хаа энэ бол түрүүний хэлсэнчлэн математик түүний аливаа нэгэн теорем, аксиомууд нь өдөр тутмын хэрэглээнд илүү их тод мэдэгдэж эхлэж байгаагийн жишээ. Тэгвэл өнөөдөр манай Монголын математикийн шинжилгээ ухаан ямар түвшинд байна вэ? Математик нь олон мянган жилийн турш хийсвэр шинжилгээ ухаан болон судлагдаж, хүн төрөлхтний өмнө гарч ирсэн практик зорилтуудыг шийдвэрлэхийн тулд ашиглагдсаар байна. Тэгэл Орос хэлний доктор Гасангой надаас улсын шалгалт авах төгсгөн гэдэг. Оросоос нэг юм өгүүлбэр орчуулж ирсэн. Аливаа шинжилгээ ухааны үн цэн яаж хэмжигдэх вэ гэхээр
тухайн шинжлэх ухаанд математик хэр зэрэг оролцож байгаа харна. Тухайн шинжлэх ухааны үнцийг хэмжигдэнэ гэж хэлсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр лингвистик буюу хэл шинжилт хүртэл математик оролцдог гэж өөрөөр хэлсэн. Тэгэхээр түүхч байна уу, археологч байна уу, нийгэм судлалч байна уу, сансар судлалч байна уу, математик хэр зэрэг хэрэгжилж байгаараа тухайн шинжлэх ухаан илүү үнцэнтэй, илүү явцтай гэсэн үг байна. Хэрвээ математик байхгүй байсан бол дэлхийд гайхагдсан шинжлэх ухааны нээлтээс эхлээд энгийн бидний халуун барьдаг савч байхгүй байх байлаа. Ягаад гэвэл энэ бүхэн ямар нэгэн тооцоо, теорем зөв тогтлын эцсийн үр дүнд бий болдог. Ийм учраас математик ороогүй шинжлэх ухаан гэж байхгүйгээд дахин хэлээд байдгийн учир нь. Математикийн сэтгэлгээтэй, математикийн өндөр боловсролтой улсуудыг яаж улс орондоо ашигтайгаар хэрэглэх вэ тухай асуудал. Энэ бол математикчны хийх ёстой ажил. Яагаад би ингэж ярьж байгаа гэхээр бол ертөнцийн зөв тогтол бол математик хэл дээр маш сайн бичигддэг. Математикаас хүн төрөлхтөний хөгжил бол явсаар байгаад бол ертөнцийг таньж мэдэх үндсэн хэлээ бол математикийг сонгосон байдаг. Энээс илүү ертөнцийг ойлгодог, ертөнцид ойлгоход ойртсон хэл бол байхгүй. Энэ бол өөр дээд түвшний асуудал. Хоёр дахь түвшний асуудал бол дээд улс орлын асуудал байна. Дээд улс орлын тогтолцоонд бол математик шиг хэрэгтэй зүйл байхгүй. Эмч боллоо, хуульч боллоо, эдийн засагч боллоо, математикгүйгээр явахгүй. Хуульч хүн маш сайн зөв оновчтой сэтгэхгүйгээр хуулиа зөв боловсруулж чадахгүй. Хуулийг зөв хэрэгжилж чадахгүй. Хуулийг зөв ойлгож чадахгүй. Тийм учраас бол хуулийн анги бол наад зах нь бол математикийг бол маш их үздэг байх хэрэгтэй. Эдийн засагч байна. Санхүүгийн зах зээл, эдийн засгийн зах зээл дээр бол математик шиг одоо хэрэгтэй хүн алга болчиход байна л да. Өөрөөр хэлбэл одоо банкуудыг ч гэсэн ажилд авч байгааг нь харахгүй Монголын банкудаа. Дандаа математикийн ангийн оюутнууд төгссөн улсууд математик банкудад олноороо орцоо харагдаж л байна шүү дээ. Тэгэхээр энийг бол ажил олгогчд энэ төр анзаарч л байгаа байхгүй. Тэгэхээр бол би юу хэлэх гээд байна бол бакалавр дээд боловсролын эзэмшихийн өмнө бол заавал математикийн сайн суур боловсрол, бакалаврын боловсрол хэрэгтэй гэж хэлж байна. За дунд сургуульд юу хэрэгтэй? Дунд сургуульд бол математик боловсрол бол бас өөрийн гэсэн үүрэгтэй ордог. Энд бол тухайн хүүхдийг сэтгэх, зөв дүгнэлт гаргах чадварыг олгодог. Тэсвэр төвчээртэй сэтгэл хөдлөлт автахгүйгээр бодит баримтуудаас дүгнэлт гаргаж чаддаг ийм чадварыг суулгадаг байхгүй. Хараа эндээ суулгах юм байна. Аажимдаа математикийн өөрийнх нь хэв шинж нь боловсрол нь тийм агуулгатай шинжлэх ухаан байхгүй. Өөрөөр хэлбэл яг ийм нөхцлүүдээс дараагийн нөхцөлийг яаж гаргахгүй гэдэг. Тэгэхээр чинь бол одоо хүмүүс чинь хүүхдүүд чинь залуучуудын сэтгэлийг харж байхад бодит баримтуудаас гадна сэтгэл хөдлөл элдв аахар шахар нөлөөлөлтөд оруулаад холж утгаал буруу шийдвэр гаргах энэ төр юмнууд байна шүү дээ. Тийм учраас бол сэтгэлгээний чанд логик сэтгэх арга ийм төсвөр төвчтэй байдаг бол математикийн шинжлэх ухаан олгодог юм л да. Тэгэхээр их хэлээ сайн сур, математик сайн суралц. Энийг бол хинч чадна. Энэ бол тусгай хүүхдүүдийн асуудал биш. Тэгвэл геометрийн нарийн ширийн тооцоолоор математикийн бодлого томьёо өдөр тутмын хэрэглээнд усмж шаардлагатай байдаггүй. Бидэнд яг ямар байдлаар хамгийн түрүүнд хүртээмжтэй байж чадах вэ гэж асуух нь олон. Хүүхдүүдэд ийм асуултыг багшлаад байдаг. Хүүхдүүд хоёрлоос асуудаг. Таны наад цаацсан яг шууд яаж хэрэглэх вэ гэдэг өөрөөр төмс шиг ингэж өшгөлөд хоолнд хэрэглэнэ гэдэг шиг. Таны цаацад тригонометр чинь миний амьдрал би одоо жишээлбэл тоогооч болно. Тэгэхэд надад хэрэг болох юм уу? Тэгээ би одоо цагаа дэмий өрмээрх байна гэсэн хүүхдүүд бий л дээ. Тэгээ яг энэ дээр би ч гэсэн залуудаа энэ асуултын хариултыг зөвлөж чаддаг байсан. Одоо бол хариултыг олдсон баг гэж боддог. Ерөөсө тамирчин хүн бол ингээд ч гэдэг юм уу хүүхэд нэг юм том ургаадыг түлхэх гэж оролдоол ингээд өглөө болгон тодорхой цаг зарцуулдаг байх тийм үү? Түлхэж унааж чадахгүй тэр том ургаадыг. Тэгээд 10 жил түлхсэн хүүхэд болж шүүр хүмүүс ямар шүү зүгээрээс хүүхдээ хажууд бол өөрчлөгдсөн байдаг. Ерөөсө ингээд төмөр өргөд байгаа хүүхдээ ч гэсэн болж шүүр хүмүүс яаж өөрчлөгдөж бид нар мэдж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан зүгээр шатар тоглодог ч юм уу оюуны тим бодлого боддог ч юм чадахгүйсэн ч гэсэн тэрийг учрыг олоход ноцолдож байгаа цаг хугацааны л асуудал. Өөрөлд 1 цаг оролцсон бол 1 цаг төмөр өргөсөнтэй адилхан. 3 цаг оролцсон бол 3 цаг төмөр өргөсөнтэй адилхан. Өөрөлд гавлын ясны цаадалд уург тарих яаж өөрөө хөгжиж чад харагддаг болохоос биш. Ерөөсөө яг тэртэй адилхан биологийн процесс явагдчихдаг. Тэгэхээр ерөөсөө та тоогоор оролдлоод надад амьдралд шууд ингэж хэрэг болох гэж байгаа ингээд 8 чин хүн шиг хараад байдаг байхгүй тэр биш.
өөрөлд хүн болж төрсний, өөрөлд хоньноос ялгаатай төрсний, адууснаас ялгаатай төрсний онцлог нь өөрөлд сэтгэлгээ байгаа шүү дээ. Тэргүүрээс таашаал авдаг. Тэргээр илүү ялгардаг хүн гэдэг утгаар. Тэгхийн тулд тарих яг илүү хүчтэй болж яг гарын булчтай адилхан тийм ерөөсөө тэр цаг хугацаа хамааралгүйгээр шууд үр дүн харалгүйгээр ямар нэгэн байдлаар тархиа зэмлэж толгоогоо ажилуулж яснаар хэн ч гэсэн өөрийн мэдлгүй өөртөө оюуны асар том хөрөнгө оруулалтыг авдаг номтой гэдэг нь батлагдлаа. Цаашлаад тэр хүний ирээдүйд чинь хэмжээгээрээ эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг ингэж харуулж байна. Математик боловсрол хувь хүндээ хэрэгтээс гадна тэр хүний уурга тархийг хөгжүүлсэн учраас үр өдөмт нь нөлөөлдөг гэж үздэг байхгүй. Өөрөөр хэлбэл та ном сайн уншдаг, эрдэнэ ном сайн уншдаг бол таны уурга тархи хөгжинэ, таны үр өдөм сайжирна гэсэн ийм зүй тогтол байх шиг надад санагддаг юм. Одоо энийг бол еврей үндэстэн дээр харж болно. Тэнд гуталчин еврей хүүхдээ энтхгүүд чиг за чи гуталчин болно гэдэггүй. Хоригдлуулсан мөнгөө хүүхдээ дээд сургуульд өндөр боловсрол авахд зарцуулдаг. Тийм учраас еврей үндэстэн чинь бол удам дагаж ингэж боловсролд мөнгө хийсээр байгаад бол тархин сайжирсан гэж би дотроо гүн итгэлтэй явдаг л да. Ер нь бол эрдэнэ номыг дээдэлдэг үндэстэй юм аа гэсэн ийм бодолтой л хүн л дээ. Тэрнээс арай илүү ухаантай төрсөн юм гэж би дотроо боддоггүй. Ер нь еврей хүнийг бол дэлхийд даяараа айхтар чадвартай гэдэг бол бүхэн салбарт тэргүүлдэг гэдэг бол мэддэг шүү дээ. Кино урлаг дандаа еврей, жүжигчид, математикч дандаа еврей, философчид дандаа еврей, санхүүчид дандаа еврей. Тэгэхээр эдгээр бол зүгээр тусгай төрсөн улсууд гэж би боддог. Еврей гэн биш. Тэр бол зүгээр цагийн ирэхээр бол тарих уурга тархиа үеэс үед дамжуулаад үлдсэн ийм л төвхтэй гэж би дотроо бодож явдаг байхгүй. Тийм учраас бол тэр Монгол бол сайн байхын тулд Монгол үндэстэн бат найдвартай оршин тогтохын тулд бол иргэд нь бол сайн босролтой байх ёстой л гэж би үздэг. Ер нь тэрний тулд бол эхлэлээ сайн үз. Тэр универсал ертөнцийн универсал хэл математикийг сайн үз гэсэн ийм л бодолтой байдаг юм л да. Дараа нь тэр хятад орос хэлээ үз, тэр дэлхийн хэл английн үз гэсэн ийм л товчхон байр суурьтай. Ийхүү математик хэмээх энэ шинжлэх ухаан хувь хүнд түүний уур удам генетик удам зүйд нөлөөлж бүр цаашлбал тухайн улс орны хөгжил тэр оюунлаг хүмүүсийнхээ дэмээр хурдастай хөгжнө гэсэн зүй тогтол харагдаж байна. Энэ бол математикийн шинжлэх ухааны гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй тэрхүү ач холбогдол. Энэ математикч бол энэ Монголын нууц цаана байх өмнөх түшиг нь уурга тархины юм шүү гэдгийг ойлгохгүйгээр эдийн засагч, технологич юу ч өгчихгүй. Одоо бол ярьж яах гэхээр бол бид амдаж гүйцэн нэг юм шог өгдөө шүү дээ. Бид бол тэр том орныг бол араас нь гүйцээд хэрэггүй. Амдаж гүйчээд технологиг аваад хэрэгжилж чинь ч шиг инээдтэй юм ярьдаг байхгүй. Үндэсний оюун санаа, үндэсний уурга тархи байхгүйгээр ямар ч улс орон оршин тогтнодгүй юм. Хүнийг дуурайсан, хүнийг дагсан юм үргэлж 2-дагч, 3-дагч, 4-дагч байдаг байхгүй. Тэгэхээр энийг одоо энэ академийн удирдлага, академийн хэрвээ байдгүй бол бусад тэр засгийн газрын тэр нь ойлгоод энэ математикийн бүр том think tank центрүүд байгуулад энд бол ажиллах ёстой л доо. Би бол тэгж л боддог. Өөр бол одоо юмгүйгээр энэ улсыг бол нэг гэрэлтэйгээр харахад бол надад хэцүү санагдав. Тэгээд бол яг намайг ингээ ярихаар энэ өөрөө математикч болохоор энэ математикийн мэргэжлийг магтаад байна гэж гиндэг байхгүй үгүй ээ. Энэ бол үндэ бол бодтой үнэн байхгүй. Өөртөө миний хэлэх дуртай ганцхан үг байдیں۔ Одоо ингээл Англид очиод харна, Японд очиод харна. Тэнд юу хийсэн бэ? Төмөр их байна. Одоо хашаа, гудамж, байшин барилга бүгд төмөр. Тэгэхээр бол улс орон хөгжинд бол төмөр хэрэгтэй байхгүй үйлдвэрлэл хөгжихийн тулд. Тэгэхээр бид бол монгол хүн бол тэр нүүрс биш, зис биш, алт биш, нүүрс элдв юм биш байхгүй. Бид бол төмрөө хайлуулж сурах хэрэгтэй. Монгол хүн төмрийнхөө үйлдвэрийг төмрөө хайлуулаад тэргээрээ баруунаас зүүн хүртэл төмөр замаа татаад барилга байшингаа барилдаг төмрөө өөрсдөө хийх хэрэгтэй. Өчнөө ажлын байр гарч ирнэ. Дээр нь тоо бодох хэрэгтэй. Маш сайн тоочдтой, хүмүүсүүд нь сайн сэтгэдэг ийм байж л хөгжим. Өөрөөр хэлбэл оюун ухаан
төмрийн үйлдвэр хоёр л Монголыг аварна. Тэгээс өөр бол элдв юм бодох хэрэггүй. Одоо эдийн засгийн бүх нөөц болцоог Монголын үндэсний төмрийн үйлдвэрийг байгуулахад тийш нэ бүх оюун ухааныг зарцуулж иж бид бол гарах юм байна. За тэр төмрийн үйлдвэр чинь хэрэлдээд байгаа тэр олон зүрхий коксцсон нүүрсээ хэрэглэнэ. Тэр төмөр нь хямдхан гараад ирэхээр орон сууц орон байр чинь хямдхан босно. Төмөр зам мамаа өөрсдөө тавьж сурна. Өчнөө ажлын байр бий болно. Би тэгж боддог байхгүй. Тэгээ яагаад тэгдгүй яагаад зисээр юу хийдгийг зисээр хүндрэлтэй ер нь юу хийдгийг дандаа л үнэтэй технологид ордог байхгүй. Өөр орны технологид зориулж бид нэр зис гаргаж байгаа байхгүй. Алт бол тийм. Алт олборлол гэн алтаар юу хийдгийг. Алт чинь за одоо тийм бодол нэг газар банкнд хадгалагддаг байх. Голдмон хоолой хадгалагддаг байх. Гэтэл бол төмөр гэдэг чинь бол бүтээн байгуулагч ашигт малтмал байхгүй. Төмөртэй байна гэхэл юм бол бид хашаа хороо баашингаас ахуулаад төмөр зам бүх юма хийчих байхгүй. За тэр чинь дагаад өчнөө ажлын байр орно. Тэр борлуулж чадахгүйгаа коксцэн нүүрс чинь тэнд хэрэглэгдэнэ. Би бол тэгж л боддог байхгүй. Тэгэл одоо намайг битгий мөрөөд гэж хэлхэл бахал да. Тэгтээ бол тэгээд энэний чинь тулд бол бид энэ сэтгэдэг зөв хардаг улсууд хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгэл өнөө маргааш хятад нүүрс хэрэгтэй гинэ хэрэггүй болжээ хэрэгтэй болжээ ингээл нэг хүний царай харсан юм байж болохгүй л дээ. Яагаад хардгүй юм бүгдээрээ л гадаа дотоод явж гэн хөгжсөн орны бол байшин барилга годамж талбай 0 төмөрөл байгаа шүү дээ. Хичнээн олон төрлийн төмөр байж байна. Одоо би боддог байхгүй нэг хаалганы жостуудын хаалган дээр байгаа юм арслангийн толгойтой хайл шиг хийхэд чинь нэг хүн хийнэ дээ. Цаана нь хайлуулна энтергээл тэр чинь ингээл өчнөө хөдөлмөр ороод ингээл хөрөнгө шингээл ингээл болж байгаа бүтээгдэхүүн болоод үлдчихэж байгаа юм байна. Тэгэхээр чин тэгжээж л бид бол юм хийх юм байна гэж бодож. Тэгэхгүй дандаа ингээл гаргана тэгэл байшин барина орон сууцчуулна дандаа хятадаас төмөр татна сэлэнгээр дөрөн төмрийн орд байдаг тэрийг ашиглаж чаддаггүй. Эсвэл хит том юм ярьдаг нэг том ажил үйлдвэрийн парк барин энтергээл ингээл зүгээр ганц төмрийн үйлдвэр бариад өгөөч би үнэхээр уумаар байдаг байхгүй. Тэгээд ганц математикийн хүрээлэн байгуулад өгөөч. Тэнд нэг эрдэнэтэй залуучууд суугаад математикийн шилдэг сүүл үеийн судалгаануудыг хийж л бай гэдэг. Эн чинь их улс орныг кармагийн цөлмөлөөд ядууруулаад хөгжлийн хойшин татахгүй шүү дээ. Энэ бол хизээ нэгэн цагт тун удахгүй өөрөөсгөө өгөн шүү гэдгийг би хэлмээр байдаг байна.